Таазанд тулгаж нөхөлсөн төмөр сараалчтай бяцхан салхивчаар хаврын чиг нялх ногооны таатай үнэр үе үехан хийхэд эрх чөлөөгөө хасуулж зодууртаа тарчилсан 390 сэтгэл хөвөлцөөд өөрийн эрхгүй нарны амьдралаа санагалдсан дурсамжин сэдрээд ойд автжээ. Энэ газрын хамгийн хэцүү нь хэвтэд суух аргагүй болгох энхүү шаналн ажээ. Тэр цагт тулгсан ялын хүлээгээд бушуухан энэ харахгүй нүхнээс гармаар санагдавч гүжир хэрэгт унж буйдаа шарлахах сэтгэл цаанаасаа төрж хүмхий цуугаацтай. Эндээс гарах юмсан хэмээн өрөөнд байгстаас насаар ахмад эрийг сүр салтахад дундхрийн настай нь горцны гарц үз ингэж гашуунаар хилээд завжнаасаа зогсолтгүй урсах цусаа тургав. Өрөөнд эргээд нам гүм ноёлоход булан шигдэн суусан насаар балчир залуу тэрхүү анир чимээгүй гэвдэн гинэт би чадахгүй гэж үгэлсээр мэгшиж гарлаа. Түүний гол гогдом гонгинохтоо сүулдэ нөгөө хоёрт шаналн болж хуурахад ахмад нь тэсэлгүй дууга татаач үгсэндээ усан нүдлээ дугаа юм. Ойлгох цаг зөндөө гарна. Харин одоо биш. Ингээд хүчилж хашгицснаас хэдэн өдрийн өмнөх зодуурын шарах хугархай хавиргаар нь часхийн хатгуулахад ёо бурхан минь гэж ямар хөвдөж байна. Ингээд шүдээ харшилдуулан хэдэн хором гиншив. Хаалганы цаана чимээгүй дуугаа идцгаа гэх харгалзагчийн хахир дуу хатав. Хоригдохстын ахмад нь баривчлагдж ирээд сар гаруй болж байгаа бол түүнээс 10 насаар дөө 30 насны эр 2-7 хоногийн нүр үзэж байгаа аж. Харин насаар бага дөнгөж 20 шүргэж яваа залуу хэд хоногийн өмнө баривчлагджээ. Зовлон шаналл цус нулимс өвдөлт зовирыг хассан чихтэй дөрвөн хан дотор олон ам тарчилж нөгөө ертөнц рүү одсоор өдгөө ээлжи хүлээ 3 эр сэтгэлээ эмтлэн шал тэрлэн хэвтцгээж байлаа. Өрөөний хүнд төмөр хаалах хятансаар онгойж хоёр цэргийн хамт дотоодыг хамгаалахын байцаагч орж ирлээ. Эсэргүүнүүд хэмээн шүднийхэн завсраар хорсолтоогоор хилээд байцаагч өрөөний буланд атран суух залуу хөвгүүн рүү хуруу чичлэн энийг аваад гар гэлээ. Тамлуулна гэхээ сайн дүрлийснүүд нь аягнаасаа мултраад унчихнуу гэлтэй эргэлдэж үгүй гэж өрөвдөлтөөгөөр бархирах залууг хоёр цэрэг суугдаад үүд рүү чирэхэд хамаг тэнхийгээрээ биеэ хойш чаравч нэгэнт тамирхүү болсон түүнийг ядах юмгүй өрөөнөөс гуд татан гаргалаа. Төмөр хаалга тасхийн хаагдаж эргээд өрөөнд айдас харанхуй ноёлов. Хэдэн цагийн дараа зодуурын шарах өвдөлтөөсөө болж яолсон там том ухаантай залууг хоёр цэрэг дамжилсаар орж ирээд шал руу чулуудснаа 30 настай эрийг туусаар гарлаа. Хонглын мухарт байх өрөөнд залууг аваачин өндөр сандал дээр суулгав. Залуугийн гарыг сандлын ард гинжилж хөлн газар үл хүрэн агаард санжигнах ажээ. Модон сандлын тавцанд үзүүрийн цохиулган хатсан хэдэн 10 хадаас хонг өгзгийн сийчиж өвчнөдөө бүгсэн биеийн халуу шатан үе час хийхэд залуу тэсэлгүй дуу алдан гиншлээ. Түүн рүү тухаараа хараад тамхи байгуулан суух байцаагч гартаа модон саваа барьжээ. Тамба чи ингэж өөрийгөө зовоож яах нэвтэ? Эргээ хүлээчих. Дүү ах хоёр чинь энэ хэрэгт холбоотой болохыг бид нэгэнт тогтоочихсон. Чи хичнээн шазуур зуулсан ч хилээ унжуулж долоон булчирхаага тоочих цаг ирнэ шүү дээ. Тэр үед хожимдсан байх вэ? Гэж байцаагч сүүлийн хідэн үгээ зориуд сунжруулан хилээд модон саваагаараа ширээ тогшлоо. Өвчнөдөө шаналж ухаан самуурсан залуу юу ч дуурсангүй.
Дуугараач юм эсэргүү гэж хоолой жахруулан орилоод байцаагч залуу руу ганцхан харайж очоод модон саваагаар гуй руу хідэнтэй балавхад пидхийх бүглүү дуу гарав. Залуу ёо гэж ган хийсэнгүй. Гуй нь өвчнөө мэдрэхээ нэгэнт байжээ. Залуу хавдаж хөхөрсөн зовхны цаанаас арай гэж нүднээ. Чи бит хоёрог нь нэг нутгих юмсан. Ингэж яварч гिचтэй. Химэн цус шүлсээ туслуулсаар бувтнаад толгой даалгүй гудайв. Байцаагч шанаа гүрвэлцэж хөлөрсөн гарын алганд модон саваан гулгахад тас садгав. Хүйтэн чулуун шалан дээр цусны пялхийн туслах чимээ тодоос тод дуулдаад аниргүйд уусаж өрөө намгүн болов. Байцаагчийн царай минчиж ирснээр шүдэ хавирч чи бит хоёр нэг нутгих гэхээс миний уур хурч байна гэж хашгираад модон саваагаар залуугийн шилб рүү түсхийтэл цохлоо. Хонглоор гаслантайгаар орлох дуу хадаж ханнаас хананд ойн өрөөнөөс өрөө дамжин баривчлагдсан ирсэн зүсэн бүрийн хүмүүсийн зүрхэнд шар ус хурж айдастаа өвдөг чичрэнэ. Нүрлүү нь ус цацхад залуу сая сэргчээ. Толгоогоо арай гэж үндийлгэн зовхоо хөдлөхөд зүүн нүд нь нээгдэв. Ширээний ард байцаагч тамхи баагуулан түүн рүү хялан сууж байлаа. Сэргвөө. Чи дэмэл гүрийж байна да. Чиний өчгтөө өчггүй ах トゥ хоёрыг чинь баривчлахдаа л баривчлна. Яасан юм ойлгодгүй толгой бай чи. Ма, энийг хар. Ингээд байцаагч нүүрэнд нь хуудас цаас наах шахам ойртуулад гарын үсхийг нь хар. Чойн бэлгэж угаа биз. Танай дивизийн штабын дарга. Тэрний юу гэж мэдүүлснийг би уншаад өгье. Дивизийн захирагч дам болбос өөрийн ах トゥ хоёрын хамт манад ирж намайг хүчээр эсэргүү бүлэгтээ элсүүлсэн нь үнэн болно. Би энийг амаараа батлана гэсэн байна. Энэ байхад л хангалттай. Ах чин дүү чин одоо эсэргүү. Тэднийг маргааш баривчлана. Ингэж хэлээд байцаагч тамхины ишээ газар чулуудаад үлмийгөрөө гიშгэлэн няцдарав. Чи тэднийг эсэргүү биш гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Хэрэггүй. Надаар энэ хэргийг тусга. Би бүх гэмиг хүлээе. Одоо нэгэн ториодсон. Би чамд сануулаагүй биш сануулсан биз? Хөхийн цоловсг. Надаар чи даажин хийжээ гэд залууг цусаа нулимхад байцаагч мушилаа. Чи бид хоёр нэг гол төрж үүр төрөйд орж өсснөө бодоод ганцхан удаа надад тус болооч дээ. Ах トゥ хоёрыг минь битгий оролт чамд мэдлэн байгаа шүү дээ. Хэрэг нэгэн чийдэгцэн. Чи монгол хүн биз дээ. Хороод амьдрах удам ухсааг минь бүү тацтаач. Тийм ээ, би монгол хүн. Надад ч бас зүрх сэтгэлгээч юм байдгийм шүү. Химээгээд байцаагч ширээн шаан босож ирэв. Тэгснээ дууга намсхан миний дээр дарга гэж би энэ хан шал хаалга ширээ цөм нүдтэй. Гэт яахав? Надад яахав нэг санал байна. Чи өөрөө мэднэ үз. Ах トゥ хоёрынхон аль нэгийг эсэргүү гэж илчил. Нэгийнх нь амийг ингэж л аварна. Өнөө шөн сайн бодохгүй юу да. Өглөө надад нэр нь хэрэгтэй шүү. Удамч нь үлдэг гэж хэллээ. Хоёр цэрэг залууг цусан зам татуулан хонглоор чирсээр өрөөнд нь авчран хаяв. Залуу мөлхсөөр хан руу очоод налан суулаа. Насаар ахмиг ир цааш харан хэвтэх нь сараалжны цаанаас нэвтлэх сарны өчүүхэн гэрэлд сүйтийн үзэгдэн. Залуу хөвгүүн өвдгөө тэврэн суугаажээ. Яасан урсаж дуустгүй цус вэ гэж залуу бувтнаад зодуурын шархаас илүү цээж хүндүрүүлсэн сонголттой бачууран үсээ цулгаалаа. Дүү маань бас цэргийн хүн. Жавхатай иртээ. Гих бодолтой хөгжин залуу жуумалдснаа. Одоо хөөр химэн
Сэтгэлэн түгшээд шаналж яваа байх та хэмээн бодлоо үргэлжлүүлв. Тэрээр 2 сарын өмнө дүүгээ нэгэн бүсгүйтэй явж байхад нь хашааны өнцөг дээр халз таарсан билээ. Тэгэхэд залуу дуугүй өнгөрсөн. Сэтгэлдээ нүдэн дулаахан айтайхан бүсгүй юм шүү хэмээн бодсонсон. Амьдралын сайхан үедээ дөнгөж золгож яваанаас. Харин ах маань намайг ингэж тартагтаа тулж явааг минь дуулах нь байтугай зүүдлээчгүй суугаа. Хагас жилийн өмнө очиод эхнэр нь зүтгэр харагдсан. Өдийд төрсөн болов уу? Яасан бол? Мөрөөрөө амьдарч яваа хүнд. Төвний бодол хөвөрсөөр эцсүүлдээ толгоон заацараа салах нь гэлтэй янгинан өвтгöd сая нэг бодлоо хомив. Тэртээ булангаас залуу хөвгүүний шимнэх дуу сонсогдлоо. Аха, та сэрүүн байна уу? Юу гэв? Би таныг эр хүн гэж сэтгэлдээ үнэлж явдаг шүү. Та л ганцхан надад тусалж чадна. Адилхан хоригдож байж би чамд юугаараа туслах вэ? Миний гойх зүйл танд эвгүй санагдаж магадгүй л дээ. Гэхдээ та миний сэтгэлийг сайн ойлгоорой. Би эдний тамлалтыг үнэхээр тэсэхгүй. Маргааш ихэд би тэдний юу хүсдгийг чалчиж гарна. Би тэгмээргүй байна. Эцсээ хүртэл тэсэх хэрэгтэй дээ. Би чадахгүй. Та тэсч гарч чадах үз. Миний хувьд энд горилго найдвар хоосон зүйл. Өөрийгөө л хуурах юм. Гүй чи тэгээд надаас юу хүссэн юм?